үзсэн. Яа бүр дагдлаад тах юм өнөөдөр манайх шинэ жилийн Яаж орж ирж байгааг нь харж байна тий. Жилдээ 344 сая төгрөг 173 сая 325,113 галзуу гэхээс өөр юу хэлэвтэй. Тэр бас зөв байгаа чинь энэ бол бас нэг техник. Зарим нэг хүмүүс чамайг наач угаасаа баярлах хөвчтэй. Баярлах хөвчтэй юм чинь ингээд юу ч хийсэн аавч ингээд ингэ юм л чам шиг байхад амархан штэ гэж ирдэг. Гэтэ энэ бол үгүй. За бүгдээрээ сайн байцгаана уу Matrix өргөн тэр бүгдэнд нь шинэ оны шинэ жилийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр олонхын саналаар Chami буюу Chami эрднийг оруулахар шийдсэн байна. Chami юу бол маш чадварлаг контент бүтээгч. За тэгээд контентөөрөө дамжуулж маш амжилттай бизнес хийдэг. Тэгэхээр нөгөө талаас нь бас хараад үзэх юм бол Монголын хамгийн залуу амжилттай бизнесмен гэдгийг анзаарч болно. Энэхүү бичлэгээрээ бүгдээрээ Chami-гийн контентөөрөө яг яаж ийм өндөр хандлт аваад байна тэр арга техник нууц стратеги нь юу вэ? Контентөөрөө дамжуулж яаж орлого олж, цаашлаад ямар бизнесүүд хийдин контентөөрөө дамжуулж бизнесүүдээ яг яаж хийж байгаа, яаж амжилттай явуулж байгаа вэ гэдэг талаар задлж ярих болно. За хамгийн түрүүнд YouTube болон Instagram руу орцгоо. Тэгэхээр YouTube-ийн үзүүлэлтийг харах юм бол нийт 628,000 subscribe-тай бүх оруулсан бичлэгнийх нь нийт хандлтын тоо 173 сая 325,113 галзуу гэхээс өөр юу хэлэвтэй 173 сая 325,313 сарда бол 3,000-аас 47,700 олох боломжтой. Гэтэ энийг бол яг Монгол YouTube-руудын хан шиг тооцоолдог гэх тэр аргаар бол одоо энэ хоёр дөрөвнийх нь 4.1-т байдаг гэхээр нэг 12,000 орчим доллар олдгоо гэсэн үг. За Instagram дээрээ бол 184,000 дагагчтай. Тэгээд оруулсан бичлэгнүүд нь бол бүгд 200,000-аас дээш хандлттай, ихэнх нь бол сая болон түүнээс дээш хандлттай байгаа. Тэгэхээр иймэрхүү инфлюенсерийн дундаж ханшуул 1 грилийн за нэг 5 сая орчмоос эхэлдэг хамгийн багтаа. YouTube дээрх бичлэгүүд нь бол ихэнх нь те баг 90% шахуу бүгд саяас дээш хандлттай. За энэ дээр бол мэдээж сэдвийн хувьд бол дандаа сонирхолтой шинэ юм туршсан, шинэ experience хуваалцсан, илүүтэй мэдрэмж өгсөн team контентууд хийдэг байна. Хүмүүс яг сайн анзаардаг хэсгийг мэдэхгүй нь ямар тач контентоо хийхдээ бол маш сайн арга техниктэй буюу тэр хүний анхаарлыг татах, анхаарлыг барих, анхаарлыг үргэлжлүүлээд тэр дуустал нь үзэх, сэтлийг төрүүлэх тэр арга техникүүдийг бол маш сайн ашигладаг. Одоо жишээлх юм бол одоо Instagram-ийнх нь энэ рилийг үзээ. Яа бүр дагдлаад тах юм өнөөдөр манайх шинэ жилийн яаж орж ирж байгааг нь харж байна те. Амар анхаарал татаал юу болоод байна чи яаж байна гэж орж ирэхээр байгааз. гацуур засах чинь бүр амар том гацуур. Фаны хэсэг хөгжилтэй болгож байна. Хөгжилтэй контент буюу ингээ бичлэгнийхэн дундуур инээстэй байдал оруулахаар яадаг вэ гэхээр хүн инээхлээр аз жаргалын даавар ярдлагардаг. Аз жаргалын даавар ялгарч явах үедээ цуг байгаа болон үзэж байгаа харж байгаа зүйлдээ туртай болж эхэлдэг. Манайх гацуур застгүй намайг нэгдүгээр ангид байхад манай сургууль манай гэрийн гацуурыг гуйж аваад тэгэл тэрнээс хойш манайх гацуур засгаа болсон. Тэгээ би том болсон болохоор гацуур угаасаа засах сонирхолгүй болчих. За энд бол storytelling маягийн яриа явж байна. Storytelling бол өөрөө бүх цаг үед ихтгэлүүд дээр ч контенттэй ч бай маш сайн одоо хүнд хүрдэг. Тийм бас нэг илтгэх урлаг болон ярианы харах техник. Тэгээ бас анзаарах юм бол 3-аас 5 секунд тутамд ингээд дүрсүүд нь тасраад солигдоод энэ солигдоод ч юм уу хим маягийн солигдоод явж байгаа. Энийг 3-5-ын дүрм гэж нэрлэдэг би өмнө бас нэг рeel дээрээ хэлжсэн. Олон улсууд бол энийг бол бүр кинон дээр хүртэл ашигладаг. 3-аас 5 секунд тутам заавал ямар нэгэн сцен, дуу, дүрс, ард бол өрнж байгаа зүйлс нь солигддог. Ингэснээрээ хүний анхаарлыг илүү удаан барьж тогтоох боломжтой. Тэ мэдээж амттай болоод шинэ жилээ Бүгдээрээ тоолоод үзье те. гэмтгэлдэг байгаа шүү. Пицца идэж мэдээл. Би саяхан пицца хатын Санта багцыг рекламад нь тоглосон. Та нарт Санта багцыг санал болгох шалтгааныг би дурдъя. 6-7 хоногийн турш Санта багц худалдаж авсан хүмүүс дундаас ухаалаг зураг PlayStation 5, AirPods Pro, яа бүрэн автомат угаалганы машин гэж зөндөө бэлгэнүүд 7 хоног болгон тэр 3-аас 5 секундэд солигдож байна. Тэгэхээр энд бол 3-5-ын дүрмийг маш сайн ашиглаж байна. Мөн дээрээс нь одоо контент дээр илүү үзэж байгаа хүндээ төсөөлөл илүү үүсгэх тусам хүрэх байдал нь илүү хүчтэй болж өгдөг. Төсөөллийг үүсгэхийн тулд ярьж байгаа зүйлтэй холбоотой дүрсүүдийг бол маш сайн оруулж тэр тархинд нь буюу баруун тархинд нь уран зураг төсөөллийг маш сайн бий болгож чадчихна.
оронд пицца хат шалгаруулад эцэст нь өгсөөр ирсэн. Одоо За YouTube-ийн бичлэгээр рүү орох юм болов. За энэ Home Tower гэдгийг үзье тий. манай дэлгүүрийн 1 жилийн удахгүй болох ч үүнтэйгээ холбогдуулаад манай дэлгүүр Гарчиг бол угаасаа маш сонирхолтой байна. Чамигийн дэлгүүр Home Tower. Энэ төрлийн контентыг бол угаасаа маш их хүмүүс үзэж сонирхож үздэг. Яг тэгэхээр ялангуяа монголчууд бол тийм нэг хэрэг туртай тийм хүмүүс. бас айгүй гоё нэг тийм гинтийн бэлгтэй байгаа. Гэтэ тэрийг нэг жоохон байж байгаа. Хэдэн минутын дараа та нарт хэлээ. Тэрнээ Сая харсан уу? Гинтийн бэлэгтэй байгаа. Гэтэ тэрийгээ жоохон байж байгаа та нарт харуулъя. Энэ яаж юм гэхээр контентоо дахиад үргэлжлүүлж үзэх сэтэл тэр сонирхлыг нь өдөөж өгч байгаа. Тэр бас юм байгаа. Энэ бол бас нэг техник. өмнө манай дэлгүүр маань гадна болон дотор талдаа та нартаа зориулаад бас тухтай байлгах үүднээс аюу гой засвар хийчихсэн байгаа. Тэгээд дэлгүүрээ бас та нарт би цомхон танилцуулъя. Өмнө нь YouTube дээр тавьчихсан дэлгүүрийн бичлэгээ би private болгосон байгаа шүү. Тэгэхээр та нарт юусаа харагдахгүй яагаад тэгэхээр өмнө нь хуучин юм талбай. Дахиад анзаарах юм бол тийм маш тод чанга дуугаар акценттэй ярьж байгаа. Тэгээд ингэж ярих юм бол угаасаа хүн үзэх нь ойлгомжтой. Та нарт төсөөлөд үстэй. Ингээд хүн иймэрхүү контентыг та нар ер нь үздэг үү? Ингэсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэгээд ингэсэн чинь ингээд за эсвэл одоо за сайн байцгаана уу? Та бүхэндээ би өнөөдөр тийм ярьж өгөх болно. Тэгээд бүгдээрээ fucking энэ контент үзэхгүй үстэй угаасаа. Нэг хуучин нөгөө нэг юм орчинтай юм байсан болохоор би айгу та нартай хурдан бичлэг хүргэхийн тулд өглөө эрт дээрээ бичлэгээ ингээ хийж байна. Тэгээ удахгүй бас засвар хийн гэдэг утга нь болохоор одоо ингээ гой засвар хийгээд YouTube дээр эддэг гой бүтээх. За бас хамтарч ажилладаг байгууллагынхаа юмнуудыг зарж борлуулж байгаа задал нь Bubbly хүнд харагдаж байна. Bubbly-тэй бас хамтарч ажилладаг. Тэгээд энэ бол өөрийнх нь дэлгүүр байна. Бас хувийнхан бизнес. Бүтээгдэхүүнүүдээ ингээ гой өөрч тавья гэж бодож байгаа. Манайхаас гадаадаас бас юм. Миний мэдхээр бол 2 кинонд маш амжилттай дүр бүтээсэн. Тэгээд зүгээр нэг жирийн нэг контент бүтээгч биш, маш чадварлаг, тэгээд маш сайн мэдлэгтэй, өөрийн гэсэн ур чадвараа хөгжүүлж чадсныг бол энэ чинээс харж болж байна. Тэгээд мэдээж thumbnail зургууд бол маш сонирхолтой байна. Анхаарал татж байна. Гарчгууд болон caption бол угаасаа маш сайн анхаарал татж байна. YouTube-ийн орлогыг бүгдээрээ тооцоолж үзэх юм бол сүүлийн 14 хоногт $1736-аас $28,000 олсон байх боломжтой. За энэ хоёрын зөрүүний 4.1 гэхээр хамгийн багадаа ер нь бол дунджаар $6,566 буюу 22,652,700 төгрөгийг 14 хоногт олж байна. Тэгэхээр сардаа бол нийтдээ 40 орчим сая төгрөгийг олж байгаа гэсэн үг. За үргэлжлүүлээд бизнесийн хувьд бол мэдээж түрүүний харсанчлан чамигийн өөрийнх нь брендинг дэлгүүр байгаа. За энэ нь бол хуучин хүн өөрийнх нь дэлгүүр байсан бол одоо заяа бэлгээтэй хамтарсан дэлгүүр болсон байгаа. Чамигийн брендинг хувцснууд болон чамигийн зарж байгаа юмнууд байна. Дэрэгдэн заяа бэлгээгийн арьс арчилгаагаа сайхны бүтээгдэхүүнүүд бас цуг зарагдчихж байгаа. Тэгэхээр энэ хоёр маань хамтарч ажиллаж байгаа. YouTube дээр 628,000 subscribeтай, тэгээд бичлэг нь дунджаар хамгийн ер нь бол сая болон түүнээс дээш хандлттай. Тэгээд өөрийнх нь fan base буюу яг үнэн шүтэн бишрэгчэд чанар нь бол маш сайн. Instagram дээр 184,000 дагагчтай. Тэгээд ийм их өндөр хандлтыг хамгийн багадаа 200,000 болон түүнээс дээш хандлт авдаг гэхээр бизнес эрхлэгчдийн хувьд бол маркетингийн маш том сувг гэсэн үг. Чамигийн өөрийнх нь fan base маш чанартай учраас заяа бэлгээтэй бол жилийн 50 орчим сая төгрөгийн гэрээтэй байдаг. За мөн Pizza Hut дээр гэрээтэй байдаг. Эний дүн бол бас нэг 50 сая орчим. Тэгээ хуучин Converse-тэй бас хамтарч ажиллаж байсан. За сүүлд энэ жил гэх юм бол одоо спонсороор хамтарч ажилласан газрууд гэвэл Голланд банк байна, Univision байна, Good Food буюу Bompari байна. Bompari дээр сүүлд бүр хамгийн сүүлд дөнгөж саяхан бүр дуу уртал гаргацсан байсан. KFC байна, CU байна, Говь Кашмир байна, Bubbly байна, U-Brand байна, Sinopec Mongolia, Green Group гэд баг 10 гаруй газруудтай энэ жил хамтарч ажилласан байна спонсороор. Тэгээ нэг спонсорын хамгийн багадаа нэг ханшин 5 сая орчим. Тэгэхээр энэ жилд бол спонсороос нэг 50 сая орчим төгрөг олсон байна. За тэгээд одоо энэ хүмүүсийн оруулж байгаа хүмүүсийнхаа яг орлогыг нарийн хэлж болохооргүй болсон ихэд нь багцаалаад хэлээд явж байгаа шүү. Pizza Hut дээр 50 орчим сая төгрөгийн гэрээтэй, заяа бэлгээ дээр 50 орчим сая төгрөгийн гэрээтэй, заяа бэлгээгийн рол модель хийдэг. За ингээд спонсор газруудтайгаа нийт ингээд 10 газартай
хамтарч ажилласан байна. Тэгэхээр хамгийн багадаа энэ чэнэс бас 50 сая төгрөг. YouTube-ийн орлого жилдээ тэгээ түрүүн бодсон хэдүүлээ. За бүр хамгийн мягаар нь бодоод энэ чэнэс харахад бол юу байсан штэ. Тэгээ 3,000-аас 47,000 доллар байсан штэ. 3,000-аар нь одоо жилд нь үржүүлэх юм бол 124 саяыг одоо жилдээ YouTube-с хамгийн багаар хийж гин. За мэдээж өөрийнх нь дэлгүүр Chami брэнд. Энэ чэнэс за яг бүр ингээд хамгийн багадаа хамгийн тэгээ тоогийн ашигын дарах юм бол жилдээ нэг хамгийн мяда нэг 70 орчим сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа гэдэг эднэрийг нэмэх юм бол жилдээ 344 сая төгрөгийн орлогыг хийж чадчихна. Тэгэхээр ялчгүй маш чадварлаг контент бүтээгч, маш чадварлаг бизнес мен эмэгтэй. 344 саяыг 12 сард хуваах юм бол сардаа нэг 28 саяыг хамгийн багадаа энэ бол бүр нэлийн дарж хэлж байгаа доо. Энэ дүнгэс төрөүний хийсэн спонсоруудаас гард нь бол ингээл снэкүүдээс бол бас маш их спонсор авдаг. Зарим нэг хүмүүс Chami-г наач угаасаа л баяа илүү хөвчтэй. Баяа илүү хөвт юм чи ингээд юу ч хийсэн аав ээж нь дэмжээд ингээд ер нь бол Chami шиг байхад амархан штэ гэж ярьдаг. Гэтэ энэ бол үгүй. Маш олон баяа илүү хөвгтүүд байгаа ч гэсэн үнэхээр ингээд арчаагүй гэх юм уу те үнэхээр явцгүй юу ч хийж чадахгүй мэдхгүй тэнийг биеж дааж чадахгүй хүмүүс зөндөө байдаг. Тэгтэл ер нь бол ингээд энэ хэмжээнд өөрийгөө хөгжүүлээд энэ зүйлийг хийн гэдэг бол баяалын хөвгтэй нь ядуу байлын хөвгтэй нь ямар ч байдлыг байхгүй заяа. Зүгээр л хүний өөрийнх нь тэр хүмүүжил үзэл бодол хүсэл тэмүүлэл ард нь бол явж байгаа. Тэгэхээр Chami-гийн хувьд маш хичээнгүй те 18 9 настай байхдаа тэр дэлгүүрийг өөрөө санаачилж нэгээл бүх загваруудыг өөрөө гаргаал одоо энэ хийж байгаа контентууд нь хандлттай байна гэдэг чинь энэ контентыг энэ хүн өөрөө л найруулад хийж байгаа, өөрөө ярьж байгаа, дуурж байгаа, хоолоогоо яаж байгаа. Тэгтэл маш чадварлаг тэр маш тэр хүмүүсийн мэддэггүй нарийн техникүүдийг яг донжийн олж тэр маш мэдрэмжтэйгээр ашиглаж чадчихин. Өөрөө тэр сонирхолтой зүйлсийг хийж чадчихин, өөрийнх нь дуртай зүйлийг олж чадсан байна. Түүний хөдлөө ингээд тууштай хичээгээ зүтгээд явж чадчихин. Та нар заяа 10 минутын видеоны ард бүр маш их юм болдог заяа. Дүрсүүдээ аван санаагаа болно. За ингээд хийж байгаа юм санаагаа болно. Ардаас нь эдитлэн чинь маш их ядаргаатай ажлууд. Тэгэл одоо эндээс ингээд харах юм бол маш олон контент хэдэн зуун контент ингээд YouTube дээр оруулсан байгаа шүү дээ. Энд чинь бол маш тийм шаргуу хичээнгүй хөдөлмөр байхгүй юу. Дунд нь шантраад болчих болох байсан. Гэтэ энийг ингээд үргэлжлүүлээд хичээгээд хийж чадж байгаа энэ охин бол өөрөө маш мундаг, өөрөө маш авьяаслаг, өөрөө маш ухаантай байна гэсэн. Тэгээ бид нэр Chami-гаас юу сурч болох юм бэ гэвэл 21-р зуунд тэгээ personal brand, social media гэдэг зүйл ямар хүчтэй болсон юм бэ гэдгийг хүчтэй болцсон. Тэгээд энийг ашиглаж ямар олон боломжууд ингээд бидэнд үе таалга нээлттэй байгаа вэ гэдгийг бол харж болж байна. Тэгээд Chami-гийн контентуудыг үзээд яг яаж хийсэн байна, ямар үед нь ямар үг хэлээд байна те. Зарим үг хэллгүүдийг бол одоо ингээл албаар хэлдэг штэ. Юм гэдэг чинь учиртай, учир гэдэг чинь жанцантай, жанцан гэдэг чинь манай өвөө эдэр гэдэг бол ер нь бол миний бодлоор зориудаар албаар тэгж хэлж тэр эдит медид нь хоёр тал руугаа амар шилжилт мэлжилттэй. Chami-гийн контентуудыг үзээд байх юм бол бас нэлээдгүй контент бүтээл тал дээр юм сурч болно. Тэр одоо бол контент хийхэд заавал мэргэжлийн камер хэрэггүй тань зүгээр гар утас чинь байхад л болно. Ер нь бол юм заяа. iPhone 7 байна уу, iPhone 6 байна уу, iPhone 12 байна уу, 16 Pro Max байна уу, камер байна уу. Чи зүгээр л iPhone 7-оор контент хийгээд тэрнгээрээ хандлт авч чадахгүй бол мэргэжлийн камер байсан ч гэсэн ялгаагүй. Тэгээ яг өнөөдрийн бодиттой бол ямар ч утсаар, ямар ч камераар контент хийгээд яг контентоо сайн хийж чаддаг байх юм бол өндөр хандлт авч болно. Хандлтаараа далимдуулаад, борлуулалт тэгээ өөрийнх нь бизнес, өөрийнх нь хүний брендийг хөгжүүлээд энэчнээс орлого ашиг олох боломжтой. Хей, танд ч гэсэн ямар нэгэн контентын хэрэгцээ шаардлага гарч тулгарч байгаа бол Wow Media Content Series манай баг хамт олон бүх төрлийн контентын үйлчлэгээ хийж өгч үзүүлж байна. Тэгэхээр бид ялангуяа борлуулалтад чиглэсэн контент дээр илүү тулгуурлаж ажилладаг. Тэгэхээр та бидэнтэй холбогдох болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд харагдаж байгаа хаягууд бол утасны дугаард холбогдорой. Хамаг холбогдох линкийг нь доор тайлбар хэсэгт оруулж байна. Одоо тэр Gagnoor эдэг, Ogmin Home эдэг харах юм бол манай зал бол Gagnoor ч. Гэтэ одоо ингээл өөрийнхөө Gagnoor хийж байгаа яаж ингэж тавилга хийж байгаагаа контент болгоод контент дээр маш олон хандлт аваад энэнгээрээ бол борлуулалтуудыг бол маш сайн хийж байгаа. Одоо энэ жинээс харахад л ингээл 600,000, сая 700,000, сая гэл хандлтуудыг бол маш сайн авч байгаа. Энэнгээрээ өөрийнхөө personal brand-ийг үүсгээд энэ чинээсээ борлуулалт гаргаж чадж байгаа.
21 дэх зууны амжилт бол яахын аргагүй контенттэй салшгүй холбоотой болчихсон. Одоо ингээл дуурхүй юмж, хуульч төгөлдөр, цэрэн тогтох юмж, идэрөө ад төгөө 116, Gate страны үүсгэн байгуулагч MC гэл Shimele, YouTuber төшиг, Grimix маш олон хүмүүсийг харах юм бол контентээр дамжуулж, маркетинг хийж, контентээр дамжуулж орлого ашгаа нэмэгдүүлж байгаа. Бас дээр нэмэд Universe, Puri University байна. Энэ техник технологи 90 зууны хандлага яаж өөрчлөгдөж байгаа вэ те? Энэ үед энэ цахим орчинд л өөрийнхөө байр суурийг эзэлж, өөрийнхөө дуу хоолойг хүмүүст төрүүлж, өөрийнхөө бизнесийг байршуулахгүй бол ингээл хоцрол яваад байх юм бол ер нь бүр ирээдүйд бол амлын нэрийг хинчвшил болно дөө. Тэгэхээр чами бол Монголын хамгийн амжилттай явж байгаа галзуу YouTube-руудын нэг бол гарцаагүй мөнөөс өмнө тэр өнөөдөр бүгдээрээ түүний контентын талаар болон бизнес бусад орлогын талаар ярилцлаа. Тэгэхээр чамигийн фэнүүд байвал комент хэсэг зүрх хүлдээгээрээ хэрэгтэй болон сонирхолтой мэдлэг мэдээлэл өгч чадсан бол лайка дараарай. Чамигийн талаар юу гэж боддгоо комент хэсэг хуваалцаарай. Дараагийн бичлэгүүдээр оролцуулах хүмүүст маань бүр YouTuber Grimix, YouTuber Түшиг, Puri University дуурхуу юмч, хуульч төгөлдөр гих мэтчлэн хүмүүс үлдсэн байгаа шүү. Тэгэхээр комент хэсгээр бас саналаа өгөөрэй. Subscribe дараагүй бол дараа түлээж байгаарай. Тэгээд энэ хүртэл дүүцэнд баярлалаа. Баяртай.